Хүшгүй. Эцэст нь чи над дээр ирлээ. Одоо ингээд өмнө нь зогсож байгаа шүү. Кибузу чи мууза. Чи бол манай чөтгөрийн ангуучдын аваг 1000 жил хөөцөлдсөн чөтгөр. Амен. Амен. Надад хэлээч тэр ямар төрхтэй байна. Тэр 20 иргэн насны эрэгтэй шиг харагдаж байна. Гэхдээ нүдэн цайвар ягаа юм. Бас хүүхэн хараа муурных шиг нарийн байна. Ойлголоо. Чамааг ирэхийг хүлээж байлаа. Чи над 7 Убуяшаки авахт ихэд хилэгнэж байх учиртай. Тиймээс чи өөрөө ирж намайг хөнөөх байх гэж бодож байсан юм. Яг зөв Убуяшаки. Би чамайг туйлын ихэр үзье ядаж байна. 1000 жилийн турш танаа авах хэрэг мэдлгүй даварч надад саадуулсаар ирсэн. Гэвч одоо удирдагчны юм байх гэж жигшмээр юм. Туйлын дургутам Убуяшаки жаал хэдийн зогсож шиг болжээ. Тийм болсон байх. Би 6 сарын өмнө эмч намайг надад хэдэн хоногийн нас үлдлээ гэсэн. Гэвч би одоо ч амьд байна. Тэр эмч хүртэл одоо гайхширч байгаа. Яагаад гэвэл би чамайг ялах хүсэлтэд шатж байгаа юм. Өнөө шин над бүтлгүй мөрөөдөлч үгүй болно. Чамайг одоо хаална. Чи хараахан мэдэхгүй байх. Чи тэр нэг удмын хүмүүс. Гэхдээ чи 1000 жилийн өмнө төрсэн болохоор хоёулаа тийм ч өөрөө ямаатан биш байх. Надад наадах чамаагүй юу хэлэх гээв. Авг маань чам шиг мангас төрүүлсэн болохоор харагдсан юм. Энэ удам төрсэн хүүхдүүд сул дорой бөгөөд удалгүй хүүхдэг. Овог устж мөхийн ирмэг дээр нэг лам бидэнд зөвлөсөн юм. Лам манай удмаас чөтгөр төсөн учраас чөтгөрийг устгахад өөрсдөө зориулсан. Тэгж чадвал удам минь аврагдана. Би тэр ламын удмаас ихнэр авсан. Тэгсний ачаар хүүхдүүд маань амархан өндөөгүй. Гэвч манай өвгийн хинч 30 нас даваагүй. Ийм тэнийг юм сонсохоор өөр хөрөх юм. Өвчин чинь ухаан санаад чи алдаа юу? Наад явуулууд ч үүнтэй ямар ч хамаагүй ямар тач Тэнгэр намайг шийтгэж байсангүй. 1000 хөнөөснийг нь уучлсан. 1000 жил амьдрахтаа би бурхан тааж буддатаач тараагүй. Тэгж ойлгож байгаа мó. Би бол өөрөөр бодож байна. Мууза, чиний мөрөөдөл юу вэ? Өнгөрсөн 1000 жилийн турш юу хүсч мөрөөдж амьдэрсэн бэ? Хачин мэдрэмж байна. Надад асрах төвг ус үдсэн чөтгөрийн ангуучийн салааны өдөртөгч өмнө нь байгаач үдсэн ядалт мэдрэхгүй юм. Эсрэгээрээ нэг бол нэг шин дуусна хөвчлөлтөө зугаатай байлаа. Гоёл чимгээ хийгээрэй. Нарс мото чимээрэй. Нарс мото чимээрэй. Хоёр бол нарсны нэхэ. Гоё өнгөтэй юм. Насны 3 давхраг. Казусан бол хачин байна. Яг л танил тотно зүйл шиг тайвширсан хэр дургутаад энэ өргөн дөрвөн хүн байна. Убуяшаки түүний ихнэр 2 хүүхэд харуул алга. Тэгвэл би таах мууза. Би чиний сэтгэлийг ойлгож байна. Чиний мөрөөдөл бол өөрд мөх чи хөшгөө болохыг мөрөөддөг. Тийм ээ, бас удахгүй наадах чинь биелнэ. Низүког олготл болно. Чиний мөрөөдөл биелэхгүй мууза. Чиний Низүкогийн нуугдсан газрыг олохгүй гэдэгт итгэлтэй байгаа бол та чамаас ялгаатай надад хугацаа хангалттай. Чи алдаа гаргасан юу? Би өөрд мөх чи юу болохыг мэднэ. Хүний сэтгэл үрд мөх, зөвхөн хүний сэтгэл үрд өсч мөхдөггүй, утгагүй юм. Мөгчин чигшил төрүүлж байна. Чөтгөрийн ангуучийн салаа 1000 жилийн турш тэмцсэн. Маш олон золгүй хөөхд төгсөн. Гэхдээ тэд үгүй болоогүй. Дөнгөсөө чи утгагүй гэлээ. Гэвч хүний сэтгэл мөхдгүүнд батлагдсан. Хайртай хүмүүсийг хөнөөс нэгнийг уучлахаас татгалзах сэтгэл мөхдөггүй. Бас хинч чамайг өршөөгөөгүй. 1000 жилд хинч тэгээгүй. Түүнээс гадна мууза чи барын сүлээр дахин оролцсоор луугийн илэнг бадраасан. Тэд намг мундч байсан чи сэрээсэн. Тэдний нүдэн чамааг онилсон байгаа. Бас алд зүхтаалахгүй. Намайг хөнөөлөө гэж чөтгөрийн ангуучийн салаа авах төхөхгүй. Би өөрөө тийм чухал биш. Гэхдээ чи хүний сэтгэл хүний холбоог ойлгож чадахгүй. Яагаад гэвэл чөтгөрүүд та нар чөтгөрүүд хөрөө юу хүчгүй замхардаг үстэй. Анхаарал чинь татчих. Тэгэхээр миний зүв бидтэй хангалттай ингээд боллоо. Хэлхийг хүсдэг үгээ чамд хэлж эхлэе. Гэхдээ сүүлийн нэг юм хэлье. Би өөрөө чухал биш гэж хэлсэн. Гэхдээ өхөл мөн нөлөөгүй гэсэн үг биш. Золоор чөтгөрийн ангуучийн салаа болон хашаараануудын надад дэлгэхтэй. Тиймээс намайг хүл тэд урд байгаагүйгээр шийдмэг болно. Яаж дуусвуу тийм ээ. Чамаагийн муудан сонсно гэж бодсонгүй. Баярлалаа мууза. Яаралтай цуглар. Убуяшакийн өргөөрөө дайрлаа. Убуяшакийн өргөөрөө дайрлаа. Эзэнтэй. Хурдал эзэнтэй.
амжиж очих хэрэгтэй. Сүртэй би бол нуухуулахны. Зунгачнуудвар болог гинти эргэлт. Багада 2 хашираа эзнийг хамгаалах хэрэгтэй. Хэмэж юм чи ятгаад үзэлтэй үгүй боломжгүй. Би 19 настай хашираа болсон 8 жил эзнийг итгэсэн ч тоохгүй юм. Хашираа түүнийг хамгаална гэдэг дэндүү хайран гээд байна. Тэгэхээр хэцүү. Обаяшаки овгийн ахлагчд олон үеэрээ хамгаалагчгүй ирсэн бололтой. Эзнэр зүгээр би амжин. Бүүм. Дэлбэрэлт маш их дэлбэрэлт шатсан магцсны үнэр их байна. Обаяшаки түүний харц инээмсэглэх зураа тэр өөрийгөө болон эхнэр хүүхдэд дэлбэрч эхлэв. Би түүнийг буруу боджээ. Түүнийг нэг мөн хүн гэж бодсон чи энгийн хүн биш байж. Өрх байх болов уу гэж бодсон чи ийм зүйл гэж төсөөлсөнгүй. Тэр жижиг однуудад тесрэг бодис нэмж хүчтэй болгоод бас миний нөхрийн төлөвчлөлтийг чадхаараа удаашрууллаа. Өөрөөр хэлбэл дахиад ч байгаа. Обаяшаки бүр алсыг төлөвлөсөн байна. Хашираа ож магадгүй хэдэн хүн мэдрэгдлээ. Гэхдээ өөр нэг юм байна да. Тэр хорон санаад хүн өөрийгөө өгөөш болгожээ. Намайг сүүзээд дуурн хорт могоо мэт байж би игноросон байж тийм залуу хүн уураа ингэж хэмнэ гэдэг бишрмээр юм. Эхнэр хүүхэд мэдсэн болов уу? Хангалттай. Одоо тэр тухай бодох ёсгүй. Гэхдээ үр дүнгүй байлаа. Би удахгүй бүрэн идэгнэ. Махан бүгнүүд чөтгөрийн аргуу. Хөдөлгөж чадахгүй. Хэний чөтгөрийн арга өргөлвэ. Өргөснүүд миний биеийг сүлбсэн болохоор цуглаж болохгүй. Гэхдээ тийм олон биш байна. Зүгээр бидээ шингээч. Тамиа чи яаж байна? Энэ бол чиний асакусад төрөгсөн хүний чөтгөрийн арга. Өнгөлн далблагч чөтгөрийн арга хэрэглээд надад өрчээ. Яах гээ юм болоо? Юу хийчих вэ? Энэ юм яагаад? Мууза чи миний гарыг шингээлээ. Гэхдээ дотор нь юу байсан гэж чөтгөрийг тэхэн хүн болгох ерөндөг. За нөлөөлж байна уу? Чи тэгж чадахгүй би хийж чадсан. Байдал үнэхээр өөрчлөгдсөн. Гэхдээ би ганцаараа чадхааргүй байсан. Там яшиж нотой хамуу шиг юм аа. Гэхдээ чи утга үзрэхгүй зүйл дөшрөгдөг. Нөхөр хүүхдийн чинь өнөөсөн билээ. Би юугүй чи өөрөө шүү дээ. Чи тэднийг эдсэн. Тэхийн мэдсэн бол би чөтгөр болохгүй байсан юм. Би өвчнөр өхмөргүй байна гэдгийг л хэлсэн. Хүүхдүүдтэй том болохыг хармаар байсан. Тэгсэн мөртлөө чи дараа нь өөр олон хүн хөнөөгөө үзтээ. Чи бүр дуртай байх шиг байсан тийм ээ. Би зөвхөн олон хүн өнөөсөн. Тэр нүглэхийн төлөөсийг би одоо чамтай хамт үхэн. Хэмэжима одоо дайр. Намо амьда бууцаа. За ингээд энэчнээс хойш юу эхэлж байгаа вэ гэхээр дараагийн тулаан нь эхэлж байгаа шүү. За ингээд та бүхэндээ Хашира Арки мангаг нь уншиж сонирхууллаа. Та бүхэн манаас уг subscribe дарж нэг дээрээ энэ үг эхэлчнэр хэл ам хуулчих гэдэг юм аа.